Одоо нэмгээ яах юм хэрэглэхгүй юу? Гэх хэрэгшээж угаад яач. Дөрөөгөө алдахгүй, хүүхэд тундахгүй. Тагарвалам гэж жоод бурхан болсон танд тийм ээ. Нэг хоёр сурвалжлагч хурц ирээд ярилцлага авах гэсэн чинь ярилцлага авч болохгүй та нэг ярьж өгөөч гэд манай охиноор хэлүүлээд байдаг. Тэгээ би нэг ярилцлага авч уулзуулж ярилцлага өгсөн. Жигтэйг баярлаад байна шүү дээ. Та мөрийн өөрөө уйжсэн таныг одоо бас баг уяа турхыг дөнгөжсэн хүн гэдэг үстэй. Нүхэлтэй. Үндсэн хүн гэдэг шүү дээ харгуул. Тий. Юу 95 онд байлдаг гэж сайлч байсан. Юу тодрог. Энд сандал байгаа да тань сандал аваад. Тэгсэн чинь би тэгэд чинь сумын наадамдал ганц нэг мөр хэрэгтүүлсэн. Тэгээд энэ их уяач болон шүүгээд надад 3000-аар нэг цагаан хэсгийн нэмний бэлгэнд өгсөн. Тэгээд намайг бас уяач болно гэдэг чинь хоёр актер хүн мэдэрсэн. Нэг нь Тагарвалам. Нэг нь манай Дундгой аймгийн анхны манлай Содон Билгой гэж сахалтай үг. Сахалтай үг. Тэр үг чинь надтай арих уудаг байсан. Чи манлай болж байд надтай арих ууж угаарай. Амсуулагч. Манай ирээд хөгшин төгчөө надад өгдөг тийм. Тэгээ манлай болсноос хойш уудаг болсон. Тэгээд бас л мэдэрсэн байгаа. Миний цолон төрчөөд надтай арих уу. Тэрнээс наашгүй хүн. Тэр өгдөг. Би их залуу байхдаа хөдөлмөр хүнийг сайн явуулдаг, хөдөлгөөн хүнийг эрүүлжүүлдэг гэж ингэж лоозомж байсан хүн байна. Тэгээ одоо ч хүн болгоны амнаас тэр яриа гардаг л болсон юм билээ л дээ. Тэгээ одоо сайн хөдөлмөрсөн хүний үр шимэд бас сайхан амьдралтай, сайхан нэр хүндтэй тийм ээ улс их орондоо танигдсан тийм л улсууд болж их хөдөлмөр хүнийг тийм л болгож байна тийм ээ. Ер нь хүн чинь хөшиж өгдөг болохоос өтөлж өгдөг гэдэг. Манай хадам аав бас актер их ухааны хүн байсан. Тэр хүнтэй гэж ярьдаг байсан. 90 гарч бурхан болсон. 90 гарч зүгээр завилж сууж байгаа дэшээ жогс итл босоо ивчдэг тийм хүн байсан. Тэгээ одоо бид нас чинь талд өгөхөд сандал дээр суучаад юм төч усахгүй дээ шүү дээ. Тэр илүү их сайхан хөдөлж залуу занд насанд хөдөлмөрлж байсан хүний бие хүртэл тийм сайхан чанга биш шүү дээ. Ерөөсө Монгол ёсны суудлын хүртэл энэ танус энэ суудал хамгийн сайн суудал байхгүй. Энэ сандал чинь одоо бидносыг байгаа сандал байдаг байсан. Сандал дээр суусан улсуудыг явган суулаа зэмлдэг байсан. Тэгээд өөрснөө завлаад юм уу сөхрөөд тэр суудсан байдаг байсан. Тэр чинь хөл гартад асар сайн идвэсэн шүү дээ. Одоо ингээд хөл муудаад ирэхдээ зэрэгэл тэрнийг одоо ухаарч. Чин биеэр туулж ирж байж ухаардаг юм. Түүнээс хүний хэлсэн чинь хүн бас их ойшаадаг юм биш. Тэгээд манай Монгол суудал бол асар их сайн суудал. Би тэгээ энэ хүүд нэртэй хэлээд байгаа. За та нар намайг дуурайж би ер нь яагаад ч ямбарх ч юм уу сандал дээр суудсан хаагүй. Тэгээд одоо ингээд сандалгүй бол сууж чадахгүй болчихлоо шүү дээ. Энд чинь тэр үндсэн суудлаа хайсантай л байхгүй. Монголын ер нь бүх юм л Монгол хүнд наалдаж одоо тийм юм болж байсан юм байна л гэж би бодод байгаа. Энэ юу гэдэг юм бэл? Хүний азтай өмтэй нас гэж байдгийг. Хэмжээ хийж байгаа. Ийм савн дүүрчээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээ ерөнхийдөө 60 төхөөд ирэхдээ 50 мянган өнгөгээд ирэхдээ тэгээ юм тэр сайхан аз өмч буцаа ивчтэй. Хүний юм хэрглэж байгаа дэргүүлээд өгцөнтэй адилхан болно шүү дээ. Одоо бол хичнээн цай адуу тэгэлсэн том юмд оруулж чадахгүй шүү дээ. Жижиг сажигдл юм. Гарлангүй харигдантаа гэж байхад л яаж иж байгаа 6 7-оор тавихгүй шүү дээ. Тийм цаанаасаа тарсан юм байдаг юм. Савн дүүрсэн бид нус чинь би ганц өөр дээр жишээ авч байгаа ч миний үеийн одоо Монголын их уяачд олон байлаа шүү дээ. Тийм ээ. Сунтэж дуу яаманлаа онон Эрдэнэчулуун тод Вандагаан хоёрыг эднүсч биднүүсийн дэргэд бол эднүсийн дэр зураг болчиход байгаа чинь одоо эднүс жаргагүй байна. Тэгээ энэ ямарваа спорт бол залуу хүний аз өмтэй хямартай насыг дагаж тэр амжилт ирдэг юм л амжилт үүтэй. Тэгвэл одоо хүмүүс өгчүүл яваад юу алах
Ямар сайнтай би бас залуудаа сул үетэй сурлага муутай малаар явахаар мангар амтан байсан юм аа. Яг уу сайн аав ээжийн зааж өг сургасан сургаал хөдөлмөр зан намайг өдөө зэрэг дүргичлээ ингэж дэмэрх ярьдаг байхгүй. Дэмэрхий байхгүй үнэн бодтой тэр чинь. Тэгээ яг уу толгоогоор хүн амьдэрдэг ажилдаг тийм ээ. Манай Намхайн Баатарын нэг гоё үг л дээ тийм ээ. Хөдөлмөр Баатарын алтан тав хошуу гэдэг тэр тэнд байдгийн болов уу гэж бодож байсан чи миний хоттой хүн дотор байсан юм байна шүү гэж. Тэр их ухаан тэр их хөдөлмөр тийм ээ. Тэгээд тэр хүнийг хөдөлмөрийн Баатар болтол авч явсан тэр хүн ч тэрнийгээ бас олон түмэнд сайхан ярьж таниулж тэг ойлгуулсан. Тийм ихчтэй үед нь бас ухаантай хүний хэлсэн үг хүнд эктрих нэмэр болдог. Зууд гэдэг чинь товгийн араа үр дээр байдгийн байх шүү. Гэт бас нэг тэгсэн байдгийг. Тэгээд зүйлд нь бодож байхад чинь эктрих зуудтай жил чинь ёр энгэр хийх нь улсууд сайн орцсон байхад арайх нь улсууд баригдчихсан л байт. Тэр их хөдөлмөрч гэрхай улсуудын ухаантай улсуудын тэр хэлсэн ярьсан хүртэл одоо болтол гэдэг өв залгамжлаа яригдал байж байгаа юм. Сайхан. Дунд говийн дурантай уяачд гэдэг зүйл одоо ярьцлаа дунд говьоос 2 ч дурантай уяач гараад ирлээ. 2008 онд та армор төрүүлгээ ярьжсэн бол Улаанхүү ах бас саяхан 2022 онд хар үрээ төрүүлгээд. Ингээд яг хоёулаа бас аман дээрээ сахалтай нэг юм хоёр. Тэр яг энэ ингээд энэ ийм байхгүй юу? Одоо манай Баатарын хүү одоо Гамбүрүү. Тий. Гамбүрүү чинь одоо яг биднес чинь нэг хонхрын нэг нутгийн улсууд байхгүй юу? Одоо энэ улаан хүү биднес чинь луусын улсууд тийм ээ. Тэгээ эн чинь өөдөн дэш яваа үнэ сайхан ярьж одоо өөрийнхөө сэтгэсэн үдснийг тэр хүнд нээлттэй ярьж чадсанараа тэгээд дугуулахс яг бид эрдэнэд дурантай орсон юм болов уу? Би ч одоо мэдэхгүй зүгээр дээлтэйгээ явсан айгуул дурантай л байсан бахал та. Тэгээ хүндлэг хүн ажигч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд яг хоёр нэг хаштай ч байсан. За чи сунгаанд уралдаж байхыг мэдэж байсан үдсэн хүн байна тийм ээ. Тэгээ ерөөсөө л аштайхан байна ер нь нэг улс яваад үзьгээд тэр чинь сайхан азтай өмтөө байсан залуу нас л да тийм. Тэгээд улс явцсан чинь төрүүлэгдсэн. Манай улаан хөөч гэсэн бас л нэг тиймэрхүү мэгтэй явсан чинь төрүүлсэн. Тэгээд тэр гам хүрэн байна тэгж ярьсан. Тэгээд тэрнийг хүний чихэнд их сайхан наалцсан юм бил. Тийм. Сэтгэлд хоногдсон. Тэгээ яг би ч бас удаа хөөгөө нэг мөрийн сайхан уяач болчих нь гэж бодоод байдیں۔ Тэгээ өөрт нь чилдээ. Нодны битээ цог мөр байсан. За чи нэг наад залуу нас чи хэдхэн хоногт байдгийг шүлжээ нэг энэ сайхан байгаа дээр хүншээг явж байгаа ядаад өөртнийхөө нэрэн дээр өөрөө дөмөх юм ордуул да хүний юм уйж байгаа тэгээ залуу нас чи өнгөрчих юм бол тэгээд нэг мань шиг малцаа хазгаар үгэлүүлдэн үстэ. Тэгээд хэлээд ер нь өөр бусад залуучууд бас арх тамхич юм уу жоохон морь уяал ингээл ирэхээр нутгийн хаах нарыг харж байгаа. Зарим нь ингээл арх тамхи хэрэглээл ингээл явчихдаг. Энэ хүмүүс бас таны юу штэ. Их алдар нэр их хөрөнгө хүнийг эвддэг байхгүй юу? Их ухаан зарж хүмүүжихгүй бол жоох юмд билуураад арх уучхал сархад чинь юуг л юуг хийлгэн яриулна штэ. Тэгээд өөрийгөө их ойлгодог хүн бол өргөн түмэнд өөрийгөө нэг том амтан болгох гэж ярьж үйд нэр нүрээ хугалцдаг байхгүй юу? Энд чинь ярихад ч учирвэ, бодохдоо ч учирвэ. Хэнт хаана хэзээ ярих уу? Хэнтэй яаж хаана уух уу? Тэр архи чинь тийм. Тэгээ одоо тэр чинь зохиохгүй хоолол их хэрэгэлцэхтэй зэрэг чинь нөгөө чэйжийн дэлсгээ залуу насын чинь тэгээд баллаад байхгүй юу? Тэгэл гайгүй сайхан хуу гараад ирлээтэй гэтэл морин жовоод аква дэрэгтэй зэрэг архитай холбогдоод л тэнд ч агсан тавьж байна ч тэрнийг даралж байна гинэ гэд ингээд л нэр нүрээ хулаад зөвлөгдөв. Тэгээ хөрөнгө их алдар нэр бол хүнийг эвддэг л хэвлээ. Тэн дээр л одоо хазаартай хязгаартай байхгүй л болохгүй шүү дээ. Ер нь улсын цолонд төрчихсөн тэр хөдөлмөрөө өндүүлсэн хүн бол тэгж ярих нь их бага. За яг нэг аймаг сумын наадам янзны тэгээд орон нутагтаа болж байна гэдэг эрэхтэн зэрэг нэг цаанд ч олон их даваа байгаа гэдгийг мэдэхгүй тэгээд би л гэж өөртөө бодсон тийм улсууд нэг тэгж байгаа ганц нэг харагдчихлаа. Жохоо эвгүй л харагдсан.
Ер нь одоо анхнаасаа ер нь сайхан юм бэлэн цэцэн хөхтэй ер нь хүн байв уу? Одоо Үлийнийх нь бэлэн цэцэн хөхтэй байдгийг. Та хар мөрөг дөрүүлэх хичээл ингэлээ гээл дараа нь хүрэн мөр дээр бас гуйлын хүрэн мөрийг зандан болгочод ирлээ гээл ингээ ярьдаг те. Дэмэлж байхгүй юу? Зүгээр алмаа яриа тийм ээ. Цаашлуулаа хүн цаашлуулаад тэр хүрэн мөр чинь нөгөө энэлийн мөнгөтэй хүрэн мөр биш тийм ээ. Тэгээд түрүү жилний аймагт оролдоод аймагт амаа хожиж тэгээ хөлийн жоохон муутгацсан биш. Тэгээ мөнгө хотод хэлээгүй байхгүй юу? Уйж байгаа гэд хэллээгүй. Яг энэ одоо энэ нэг ортог үедээ энэ дээр уйс. Тэгээ уйс хурдан байна. Ерөөсөл хурдан болоод. Их хурд ямаар санагдаад аймагт мордуулсан амаа хөзүүдлээ. Энд хол цум адамд мордуулсан гурвалж байна өсрөж. Өхөрцсөн. Тэгэхээр сунгаас ураглаад байсан чинь баруун хойно данаа сунаа гэж сайхан сунаа болдгийг тэр сунаа болно гэж байна. Тэн дээр явж яасан нэг 30 гаруй мөрөнд үлээ хоолхон сиркэн тавьчихлаа шүү. Тэгэхээр нэг хурд юмар санагдаад мөнх хөтөр утассан чи хөвсгөлд амар зугаалгаар явж байна. Гэхдээ юу ярьж байгаа их хурдд дөмгөн бэлдээ тэнд очиж байж байна. Хүрэн мөрчин их эвтийн ордон байгаа шүү. Айрх зугаард үгүйсэх юмгүй яа. Ингэчихгүй. Тэгээд мөнх хотод чойноос үрээд чи биш нанаас нь яваад ингээд очиод тэгээ ороо ижигтэй хэн гоё нэг намдуухан ороо морь хооллуулах янта ширээ засаад хэдүүлж бол дэмэр суухгүй. Мөнх хотыг цаашлуулмаар санагдаад замдуу хөрмөрийг гуйлан хөрөн болгосон. Би нэг хөрөн улаан дараапан дэлхийх олон жил өмссөн. Нөгөө морь малаадын халуун юун дээр уян дээр сууж байгаа 70 мөрөнд 50 цагаан болцсон тийм хөрөн дараапан дэлхий өмсдөг байсан. Тэгээ нөгөөхөө дэлгэмдүүлээд хөрөн улаан дэлхийг зэгэл болтол замдуу хөрмөрийг гуйлан хөрөн болгосон. Да чиний хоншоор мэднэгээд тгийсэн. Тэгээ тэрнийг тэр цуг сууж байсан улсууд сүрхээ яасан сэтгэлд нүрсэн юм. Одоо ч хүн чинь өөрөө өөрийгөө тодорхойлдог. Өөрөө хөдөлмөрөө нэг ярьдаг. Би тэг юм хийгээд тэгц одоо би одоо тийм одон тэмдэг аавна ингээд ийм болчих юм шүү дээ. Зарим нь мөнгөөр хөдөлдөж явдаг. Би тийм юм жоохон дурд. Үнэхээр ард түмэн хүндлээд үнэхээр ард түмэн сум орон нутаг дэмжиж тийм ээ тэгээд авч байгаа бол яах. Тэр нэг болоогүй юм мөнгө зөвгөргөж авдаг юм өндөр үнээрдэг өөрийгөө өөрөө рекламдаг байх чинь бас онцгүй. Одоо нийгэмч одоо өөрийгөө л өөрөө магтахгүй болох байсан юм тийм болчихлоо. Одоо энэ улсын их хурлын хэдийг харал да. Сайдуулахгүй л сэнти болоод л даа. Ичхэр болчиххай баймаар байгаа Монгол хүнд. Тэгээд дээдх нь юм байхаар доод талынхан ч одоо дуурайгаад л Монголын тэр цэвэр ичимтгий бас нэрлэхүү тэр сайхан занжинчл устгах нь л дээ. Би гэдэг нэг өвчл одоо Монголыг эзэлж эхлэв шүү дээ. Гэхдээ одоо нийгэмний болцоход хүний ухаан ер нь ачин болцсон. Айхтар тийм ухаантай болсон шүү дээ. Тэгээд тэрнийг хөдөлмөрлөх хүч залхуурч ашиглаад байгаа. Толгой их сайн болгохтон зэрэг чинь юмыг амарчл гаргаруу илүү сэтгэд үйд юм шүү. Тэгээд мантай адилхан хоёр суугаалал ховоо татчихаа дээлийнхээ урдан гэрийг урагдтал морин дээр дэрвчих юм бол одоо энэ залуучууд халуур. Тэгээ мотоциклтай явалдуу дахиж чад усан дээр очиж мотор асааж малаа усалж чад ирээ ялархаад нэг ажил хийсэн гэд хэвтээд байхаар би бас арай л болохгүй юм уу гэж бодоод байсан шүү дээ. Тэгээд тэрний сонссон залуучууд ариун дургуун хэлж хогч нь байхгүй чи тийм нийгэм төрчгөөд тэрнтэй л чи тэгж явах чинь зөв таарсан байхгүй. Биднээс чинь энэ цаг үед орчин цагтайгаа нийлээд ийм сайхан яваана гэх л багтаад. Таны ер нь одоо морь үйсэн замналын хугацаанд ч юм уу одоо ингээд цээжиндээ багтахгүй баяр мэдээж улсын наадамд их насны морь төрүүлэх байсан баг. Тэр үеийн баяр жаргалаасаа авалцвал хамгийн сайхан юм чинь тэр байлгүй. Ер нь хүсэн мөрөөдөж би 5 дугаар ангийн хүүхэд морь үйж эхэлсэн юм бэл. Миний эмээ өвөө хоёр намайг хажих дэмжсэн. Тэгээд хүүхэд байх ахын бодол бол сумын наадамд морь айрагдуулж үзэх гэсэн гэж бодож байсан.
Тэгээ хүн чинь ерөөсөө өөдөн дээшээ яваг дагаж өөдөн дээшээ явдаг болохоос уруугаан доошоо яваг дуурайж хүн дээшээ явд амьдрдгүй шүү дээ. Адуу хүн хоёр бол дандаа дээш хасдаг юмт. Тэгээд доошоо хасаж байгаа хүн харахаар би надад бас сонирхолтой. Ерөөсөө өөрөөсөө дээшийг дуурайж дагаж вэж хүн өөрөө дээш явдаг. Тэгээд нэг сумын наадамд ганц нэг мөр харигдуулчаад аймаг руу хасаад аймагт мөр харигдад төрүүлэх юм бол хойтон жил нь ёс шиг би улсын наадамд очдог байл. Тэгээд яг хөө тэгээд намайг их ирэлсэн ч манай таграа боломж одоо их уяачуулна гэсэн байдгийг дээр нь манай Бачилуу манлаа. Одоо хичээл заагаад байгаа шүү дээ. Тэгээ одоо онлайнаар хичээл. Манай хүн чинь бол тэгээд чи ирээд л нэг л мэдхэд чи нэг юм төрün шүү. Манай Бачилуу тэгс. Тэгээд яг хөө аймагт л мөр харигдад төрүүлвэл тэгээ нэг аштайхан нэг сэрэгхэн төрүүлчих байдаг нэг бололцоотой хойноос хөөч үрчрээд нэг харигдчихдаг штэ тиймэр байвал хойтон жил нь ёс шиг л тэгээд л улс аваад л явдаг тийм байсан. Тэгээ яг хөө миний тэр хичээл зүтгэлийг цаанаас нь хан хормост дэмжсэн бай. Тэтгэсэн баг л да. Тэгээд 2008 онд их мөр төрүүлсэн. Тэр цайхан гар барах. 2007 онд 7 настай мөр гомшинхын наадамд төрүүлсэн. Тий, харна. Тий. Тэгээ 8 настай улсын наадамд очсон. Төрүүлсэн. Цэнгэр хашаа руу явж байхдаа за ойлгомжтой телевизээрээ би гоё ярилцлага өгөндөө гэж бодож байсан чинь цагаан далай ярилцлагахдаа өстийн базарч ягалуудын төрийнхээ наадамд их мөр төрүүлгэлээ. Ямар санагдаж байна гэсэн чи юу ярих? Хоолой зангираа хоёр нүднээс нулимс хойжоод ярьж болдгоо. Жаалын нүднийг нулимсыг хүнээс нууж байгаа тавьчилж байгаа хоолойгоо жаал тэгж байгаа нэг зассан. Энд цай малын бие цай мордвол заа боллоо гэж иргсэн тийм бичлэг байгаа та тийм данс үзсэн. Би үзчихсэн. Тэгж. Тэгээд нөгөө сурвалжлал эгцэгтэй үед яасан өөрөө ихгүй л орилно шүү дээ тэр чинь. Өстэй толгой ингээд ард заах шиг болж ирээд нэг сервэнтэйгээр нэг хүйт төргөөж нэг сонин болоод явчихсан юм. Тэгээд ярилцлага өгсөн ч байхгүй тэгээд уг нь бодож орсон шүү цэнкрашинд орохдоо за энэ ярилцлага ирэх нэрнтэй нутаг орноо үеийнхэн тухай гоёх яринтаа гэж утсан чи асуулт буруу байж байгаа тэгээд орилуулах тэгээд өнгөрөө. Сүүлд нь нэг уяаттай холбооны ёолк нэг ёолк тэгвэл уяаттай холбоо ёолк тэгвэл шүү дээ. Тэгээ хэмэдэхгүй уулзсан чинь бууз их гэсэн чинь лүд толгой дээрээ би ах нь ямар төрийн наадамд их мөр төрүүл гэж үздсэн биз дээ. Хитмөр төрүүлсэн хүний амьсгал их өндөр байдгийн байх шүү. Чамайг харж байгаа буузаа хийж чадсангүй гэдэг намайг тэг дооёолж байсан тэр чинь асуулт бүргэх байхгүй. Ер нь би энэ дээр ярихад л сурвалжлагч хүн гол хэрэгтэй юм асуудаг байхгүй. Тийм аягтар юмд нэр асуухаар өөрөө ярихгүй хоолой зангирын дээр нь бүр ямар ч хариулахад хэцүү утга нь ойлгохдохгүй асуулт тавьчихдаг байхгүй. Нөгөөхөө чинь одоо гүжигдэл ярихгүй бол яг тэр асуултын дагуу ярих гэхээр боломжгүй тийм асуулт тавьдгийг шүү дээ зарим сурвалж. Бас их сурвалжлах болгоомжтой хандах юм байдгийг л. Тэгээд дээр нь би ингэж бодоод байдгийг. Одоо та нартай та ярихад энэ уяантайг та нас явж байгаа тийм ээ. Нэг хоолой уяачд бууцсан байгаа тийм ээ. Тэгтэл нөгөө төвөөс гарч ирсэн шин залуу уяачд чинь суран хэрэглэхээ мэдэхгүй энэ нэг ханаадан юмар хазар ногт хийгээд цулбуур молбуур хийцэн байдаг байхгүй. Тэгээ нөгөөх нь салхин дэрвээд гэ тажигч байгаа тийм юм гардаг байхгүй. Энэ чинь Монголын уламжил түүхэн соёл гэдэг байгаа мөртлөг ханаадаар хиймжлэх уг нь сурын юмар хазаарлж ивэл тэр чинь үндсэн түүх байл тийм тийм юм анзаараа юм байна гэж би бодод. Тэр хэмэдэхгүй тэр нэг 500 гаруй адууг бас та чинь зодтой жил нэг 280 гаруй үгийн нөлөө 60 гаруй үгийн 260 адуу юу. Тий. Тэрийг яг хөө сонсоод гүй зүгээр хэмэд танихгүй хүн байсан ч гэсэн одоо бол хэцүү шттэ хүний адууг тэгээ цуглуулаа явж байна. Гүй цуглуулаад гэж өөрөө машинтай адууг оруулуулчихад гараад ирсэн байхгүй. Адуу чинь хүч хүрхэ байцгаад. Тэгээ зайлвал бид хоёрч түрүүнд нь одоо бас миний мөрийн таньдаг байсан. Тэгээ биднээсээ малчин хүний тэр дундаа монгол хүний юм чинь бас нэгэндээ тус болгочудаг тийм ээ. Саахалт улсын санаа нэг айл улсын аймаг гэд
тийм юугаар одоо хүмүүцсэн хүн чинь тус урлаг болохгүй шүү дээ. Тэгээ хоёул явж байгаад нэг 500 гаруй адуунаас нэг 260 адуу манай гадаа бөөгнүүлж яваад багтахгүй юмд баг савнд багтахгүй юм чихнэ гэдэг л бол одоо манай нэг 2-300 адуутай байвал болно гэдэг тэрний санаанд нийллээ гэж зайлуу тэгээ даваа буцаж байж үлээ. Юу нэр хүнчлэх сайн явна гэдэг сайн тэмсээ явдаг байхгүй. Хүнс юм чинь өсөхийн ганцаараа бол нэг сайн явчих. Дэлгэр сайхан зам болж байна да энэ чинь яг нь ойрын 2-3 хоног айхтар сүрхээ нар гарлаа. Тэрнийг стооцвол манай дундгой говьд нутаг бол айхтар сайхан сүүлийн олон 10 жил болоогүй 100 жилээр боллоо. Тэгээд улсын баяр наадамчууд маргаашгүй болчихлоо. Хаяанд ирлээ. Тэгээд төмөн олон маань сайхан наадад юу сансан 9 цагаан хөдөлгөөний сэтгэгчлэн бүтгээ. Эрүүл явбал юунд ч хүрч болно шүү дээ. Тэгээ хамгийн гол нь эрүүл байгаасай л гэж ерөөлдөө.